Бүгдээрээ сайн уу? Энэ удаа та нарт надад англи хэл зааж өгөөч хэмээх нэртэй 2003 оны бага байхад зурагтаар гардаг байсан хөгжилтэй киног ярьж өгье. Лайк, subscribe-а дараад киногоо үзээрэй. Ингээд кинонд орцгоё. Хотын нэгэн завгүй засгийн газрын оффист Ёнжу гэдэг нэртэй хичээнгүй ажилтан ажиллаж буйгаар кино эхэлнэ. Тэр чоолгтой үргэлж үсээ хоёр боож, шил зүүж байдаг өргөмөц стилээрээ бусдаас ялгардаг. Бусад ажилчид нь түүнийг гаднаас нь хараад хөгжилтэй гэж боддогч тэр ажилдаа үнэхээр анхааралтай ханддаг. Нэг өдөр гадаад иргэн ирээд түүний цахилгааны төлбөр нь хэд өндөр гараад байна гэхэд Ёнжу тусламар байвч англи хэл нь муу учраас ажлынхнаасаа тусламж хүсгэд тэд бүгд цухтааж нуугдацгаана. Яагаад гэвэл бүгд англи хэлгүй учраас. Гадаад иргэн Ёнжуг нэг ч үг дуурахгүй болохоор нь бухимдан энд англиар ярьдаг хүн байхгүй юу гэхэд Ёнжу юу ч хийж чадахгүй зогтох гэсэн ч залуу явуулдаггүй. Өөдөөс нь юу хэлэхээ мэдэхгүй зүгээр л ийдгээр инээмсэглээд байхад нь гадаад залуу өөрөөр нь тоглоом хийгээд байна гэж бодож уурлана. Ёнжу цаг руу заагаад ажлын цаг дуусчихлаа гэж хэлээд явуулчихна. Энэ нөхцөл байдлын дараа тэд яахаа мэдэхгүй ажлаараа хоолнд ороод дарга нь нэг ч ажилчин гадаадаар ярьж чадахгүй байна гэж уурлана. Энэ үед Ёнжу хоол идээд завгүй байлаа. Бусад ажилчид нь лонх эргүүлээд англи хэл сурах хүнээс сонгоё гэв. Тэр нь Ёнжу руу харангуут нь бүгд баяр хүргээд дарга нь ч баяр хүргээд Ёнжу үг хэлэх гэсэн ч хэн ч ойлгохгүй. Дарга нь энэ юу гээд байна гэхэд бусд нь ахиад хоол идэ гинэ гэв. Ёнжу англи хэлний сургалт руугаа явах замдаа автобусын дотор бүх хүн англи хэл сурах гэж хичээж байгааг харна. Нэг сурагч бүр цаасаа ураад жажлахыг ч харав. Сургалтын төв дээр ирээд бүртгэлийн хуцаа бөглөөд өгөх гэснээ болоод булаацалтаж байгаад саваад унчихна. Тэр үед нь Мүнсүү гэдэг нэртэй гутал зардаг залуу шилийг нь аваад шаргал үстэй Катрин гих бүсгүйд өгөх гэтэл минийх бишээ гэв. Ёнжу бушуухан шилээ авахдаа Катриныг түлхчихв. Мүнсүү Ёнжутай орооцолдохыг хүсдэггүй. Маргааш нь Мүнсүү Ёнжу хоёр нэг ангид хуваарлагдсан байх ба Мүнсүү Ёнжугийн үсэн дээрээс нэг юмыг авч өгөв. Мүнсүү үргэлж эмэгтэйчүүдэд таалагдахын тулд лаг царайлдаг. Катрин орж ирээд тэдний багш Кати гэж дуудаарай. Та нар ч бас өөрсдөө нэр сонгоорой гэв. Мүнсүү багшаасаа нэр сонгоод өг гэхэд тэр Элвис гэж нэр сонгож өгөв. Ёнжу өөрийнхөө нэрийг ашиглая гэхэд багш нь англи нэр бодож олоорой гэлээ. Багш нь тэднийг хажуудаа сууж байгаа хүнийг англиар танилцуулаарай гэхэд Ёнжу босоод Мүнсүүг танилцуулахаар Элвис бол гутал зардаг царайлаг залуу гэхэд Мүнсүү зөрүүлээд Ёнжу бол энгийн л эмэгтэй гэж танилцуулав. Ёнжу гэртээ гэрийнхэнтэйгээ хүзэр тоглож байх ба аав нь хүмүүс хүзэр тоглож байхдаа үнэн төрхөө гаргадаг юм гэж тоглоом хийв. Ёнжуг гэрийнхэн нь энгийн гэж дуудаад бусдыг татах юмгүй гэд байхаар нь дургуй нь хурч байлаа. Ээж нь бүр 9 тоглоход 7 хожигдож байна шít гэж улам үүднэ. Гэрийнхэн нь огт магтахгүй болохоор нь Ёнжугийн уур хүрээд хүзрийг нь шидчгээд явна. Сургалтын төвд Мүнсүү багштай хандарсаар харин Ёнжу Мүнсүүд татагдж байгаа болохоор атаархаж байлаа. Ёнжу бүхний өмнө өөртөө Ганди гэж нэр өгье гэхэд бүгд инээлдэж Мүнсүү ч огт тоохгүй байлаа. Хичээл тарсны дараа Ёнжу гутлаа үлдээсэн байхад Мүнсүү олж өгөөд өмсүүлтэл Ёнжуд нэг л өөртөө нь яг л хатан шиг харьцаж байгаа мэт онцгой мэдрэмж төрж улам татагдана. Тэд хамт харихаар болж Ёнжу сандарсандаа буруу автобусанд суучихдаг. Гутлын дэлгүүрт Мүнсүү үйлчлүүлэгчид гутал зарчгаад хадагтай ий дээр очиод сэтгэнэн. Ээж нь дэлгүүрт үйлчлэгч хийдэг болохоор хүүгээ ажиглана. Хэсэг хугацааны дараа Мүнсүү 0-д уцаар ярьж байтал ээж нь орж ирээд хүүгээ зодоод хадагтай ий бол нөхөртэй 2 хүүхэдтэй. Тийм хүмүүстэй битээ сэтгнэдэ гэж загнахад Мүнсүү тэр чин өөрөө надтай ихлэ сэтгэнсэн гэж хэлв. Ээж нь хүүгээ яг аав шигээ хүүхэмсэг гэж загнаад аав шигээ явчихв гэж уурлана. Ёнжу гутлын дэлгүүрт ороод улаан гутал авахыг хүссэн ч худалдагч залуу харна илүү дээрдэ гэд байдаг. Ёнжу ангидаа шинэ гутлаа өмсөж очоод Мүнсүүг өдөх гэж оролттол бүгд багшийнхаа хэлснийг дагаах гээд завгүй байдаг. Багш нь Ёнжуг анхаарахгүй байгааг анзаараад саяны хэлснийг дагаад хэлээрэ гэхэд сонссноо хэлтэл бусд нь шоолно. Багш нь Мүнсүүдээр очиод хичээл зааж байтал Ёнжу атаархаад үзгээрээ ардаас нь хатгachдаг. Багш нь өөр хүнийг гэж бодоод андуураад алгадчихна. Багш нь алдаа хийснээ сүүлд нь ойлгоно. Жоли гэдэг сурагч нь багштаа бид нар хизээ англиар ярьж сурах юм бэ? Үсгэлэхээс өөр юм хийхгүй мүү? Гэхэд багш нь үсгэлэх бол их чухал гэж бухимдаад хичээлээ эрт дуусгана. Хичээлийн дараа сурагчид нэг газар суугаад багшийнхаа хичээл заах арга барилыг ярилцгаана.
Ёнжу Мүсүгийн анхаарлыг татах гэж оролдоод утасны дугаарыг нь асууна. Уулзалт дуусаад Ёнжу согтоод Мүсү түүнийг хүргэж өгөхөөр автобусанд хамт суухад Ёнжу Мүсүгээс ямар охин сонирхдгийг нь асууна. Мүсү хариуд нь тийм онцгой юм хүсдэггүй. Англиар сайн ярьдаг охид таалагддаг. Англиар сэтгэлээ илчилмээр байна гэв. Энийг сонссон Ёнжу англи хэлээ улам хичээнгүй сурахаар болно. Оройн Мүсү тагтан дээрээ англи хэлээ давтаж чанга орилно. Багада гадаад руу үрчлэгдсэн охин дүүтэйгээ уулзахдаа англиар ярихын тулд бэлдэж байлаа. Ээж нь эхлээд битгий галзуу хүн шиг орилоод бай гэснээ хүүтэйгээ хамт бэлтгэл хийж охинтойгоо ярихдаа бэлдэж орилно. Хөршүүд нь чимээгүй унтуулаач гэж уурлаад энэ хоёр зогтож орно. Маргааш нь олон сурагч хичээл таслаад багш нь бухимдаж байтал Ёнжу яг хоцорч орж ирээд улам уурыг нь хүргэнэ. Багш нь одооноос эхлээд ангид зөвхөн англиар л ярина шүү гэж хэлээд уурлан ангиас гарав. Мүсү багшигаа утсаа орхисныг нь олж харна. Ёнжу автобусны буудлын дээр зогсож байхад нь Мүсү ирээд Катигийн утсыг барьчихсан англиар ярина гэж хэлв. Ёнжу англиар Мүсүгээс хах сайн дуулцахыг асуутал Мүсү ойлгоод хариулна. Гинэт багшийн утас дуурайд багш нь залгаад Мүсү удахгүй утсыг нь буцааж өгөхөөр болдог. Мүсү утсыг нь өгөхөөр таксинд суув. Ёнжу автобусанд суугаад жолоочод засгийн газрын ажилтан гэсэн үнэнлэхээ үзүүлээд Мүсүгийн таксиг дагаад яв гэж хэлнэ. Гадаадуудын бааранд Мүсү Катитай уулзан ярилцаж ууж байхыг харна. Мүсү Ёнжуг дагаад ирснийг нь хараад дурамчхан байлаа. Гисэн ч амархан согтдог болохоор нь санаа зовж байлаа. Тэгтэл Ёнжу дээр өмнө нь тааралдаж байсан гадаад иргэн ирээд юм ярих гэтэл Ёнжу юу ч дуурдаггүй. Энэ үед Кати Мүсүг бүжгэн дуурайд тэдний үзүүлбэр үнэхээр гоёмсог болж Ёнжуч атаархна. Ёнжу нилээн ууж байгаад савтай ус барин тайзан дээр гарч ирэхэд гадаадууд бүгд гайхна. Ёнжу усан толгоогоо дүртэл Мүсү түүнийг татаж гаргав. Согтсон Ёнжу багшигаа наймаалж болгож хараад мөргөө тайчхна. Багш нь Ёнжугийн үйлдэлээс залхаж байтал Ёнжу ирээд ийм хоол өгөөд тэр хоёр хамтдаа идээд Ёнжу Мүсүд сайн гэдгээ хэлнэ. Багш нь Мүсүг сонирхдаггүй тэр миний сонирхол биш гэснээ Мүсүдээ дотносоход нь туслахаар болно. Хонх дуугарч пицца ирэхэд ангийнхан Тайсон хүргэгч нь байх ба Кати ч баярлана. Маргааш нь ангийн сандал өөрчлөгдсөн байхаар нь сурагчид гайхна. Тойргоор хос хосоороо суух ба Мүсү Ёнжу хоёр хамт суухаар хуваарлагдсныг хараад Мүсү дургуйцна. Ёнжу англи хэлээ илүү хичээнгүй хийж автобусанд харсан шигээ амандаа зажилж цээжлэнэ. Гэрийнхэндээ хандан одооноос хамт англи хэл сурна. Татгалзуул та нарт мөнгө өгөө болно гэхэд тэд татгалзах аргагүй болж сурч эхэлнэ. Ёнжу ажил дээрээ гаргадаггүй зан гаргаж байнга англи үг ашиглаад байдаг. Нэг өдөр жаахан охин ээжтэйгээ ирээд англиар Ёнжугийн англи хэлийг мяалчгаад гарахад тэр шоконд ороод бантана. Гинэт цаг хараад хаммог юма баглаад хийх ажил байсан ч орхиод сургалт руугаа явна. Орой хичээл дээр тэд удаан уулзаагүй хөрштөөгөө хэрхэн ярилцахыг сурцгаана. Ёнжу англи хэлээ хангалттай сайжруулаагүй болохоор Мүсү дурамчхан байх ба олон улсын мэдээ үзэж хэлээ сайжруул гэж зөвлөв. Гэрийнхэн нь түүнийг гадаад мэдээ үзээд байхаар нь гайхаад аав нь үзэж байгаа юмаа ойлгож байгаа мó гэхэд дуурахгүй зурагтаа үзсээр байдаг. Ээж нь дуртай савнгийн дуурай үзэж чадсангүй гэж үглээд явцгаана. Мүсү гэртээ харихад ээж нь дуудлага ирээд Мүсүг дуутахад дүүн 2-7 хоногийн дараа Солонгост ирэх гэж байгаа санаж байна. Удахгүй уулзъя гэдэг. Ээж нь охин Викториатайгаа уулзаж чадахгүй нь та хоёрын аав чинь өөр хүүхэн дагаж яваагүй бол гадаад руу өргүүлэхгүй байсан. Охиныхоо өмнө гимшээд байна гэв. Мүсү ээждээ англи хэл сурахаас залхаж байна. Өсгөж чадахгүй бол яах гэж төрүүлсэн. Бид хоёр хоёулаа алдаа юм байна л да. Гэхэд ээж нь чи яг аав шигээ хүүхэмжсэг амтан гэд түүнийг алгатчихв. Мүсү уурлан гэрээсээ гарч интернет кафед очин тоглоом тоглоход Ёнжу санаанд нь ороод Ёнжу руу залгахад аав нь охиноо унтсан хойгоор утсыг нь авна. Ганди гэдэг хүн асуугаад байхаар нь аав нь тийм хүн байхгүй гэхэд Ёнжу сэрээд уцаа шүүрч авна. Ёнжу Мүсүтэй уулзан хамтдаа мөрөөдлөө ярин сууна. Мүсү түүнийг эмэгтэй хүн гэж хардаггүй болохоор ярилцахад тухтай байлаа. Ёнжу харин баяртай байдаг. Ярилцаж дуусаад Ёнжу гэртээ харж Мүсү гэрлүүгээ харихад ээж нь гадаа хүүгээ хүлээгээд сууж байдаг. Ээж нь Мүсүг хоолоо идсэн үү гэхэд Мүсү шал өөр юм ярьж хүүхнүүд яг ингээд өөртөө над дээр ирээд байдیں۔ Бүр засгийн газрын ажилтан ч миний араас гүйдэг гэв. Ёнжу гэртээ хараад Мүсүд өөрийнх нь стил таалагддаггүй болохоор тоодоггүй болов гэж бодоод маргааш нь байдгаараа гангалаад очино.
Мөнсүү түүнд чи шилгүү болохоор нүд чинь илүү том. Яг хайр харгийн хүн шиг харагддсан байна гэж хэлв. Багш нь тэдэнд дараа 7 хоногт аялалд явна гэхэд бүгд баярлцгаав. Хаашаа явах юм гэхэд Ёнжуугийн өвөөгийн рүү гэхэд бүгд гайхаад Ёнжуу босч ирээд манай өвөөд англиар ярьж чаддаг гахаа байдаг гэд худлаа хэлчихв. Тэд Ёнжуугийн өвөө эмээгэнд очиход тэд халуун дулаанаар тосч авав. Мөнсүү шууд л нөгөө онцгой гахаа хаана байгаа гэхэд өвөө нь хоол хийгээд идчихсэн шít гэхэд бүгд урам хугарна. Ёнжуу тооронд англи хэл заах гэтэл болж өгдөггүй. Мөнсүү ирээд түүн туслахаар болж өсхийг сонгоорой гэхэд арай гэж сонгохоор нь мань хоёр баярлаад тэрвэрлдэж байх хойгуур тоорон цогтчихно. Тэр хоёр хөөсөөр байгаад барьж аваад буцаж байтал Ёнжуу доглоод байхаар нь мөнсүү асуудал. Тоорог хөөж байгаад нэг гутлаа гээчихсэн байдаг. Ёнжуугийн хөлн бэртээд алхаж чадахгүй болохоор нь мөнсүү үүрээ тарина. Оройн тэд хоол идэж, уугаад, бүжиглээд найрлана. Ёнжуу ганцаараа сар харан сууж байтал мөнсүү өрөөсөн гутлыг нь барьчихсан ирэхэд Ёнжуу бөөн баяр болно. Мөнсүү түүнд шинэ гутал авч өгье гэж амлана. Ёнжуу улаан гутал авмаар байгаагаа хэлнэ. Гадаа сэрүүхэн болохоор мөнсүү түүнд хүрмээ нөмрүүлэхэд тэр чи надад англиар үг хэлмээргүй байна уу гэхэд Тайсон гарч ирэн мөнсүү орлоо гэж хэлнэ. Мөнсүү санаандгүй төрөвчөө унахад дотор нь хөөхөн охины зураг байхыг хараад Ёнжуугийн зүрх шархлана. Маргааш нь тэд харих замд Тайсон төрөвчийг нөгөөд юун хөөхөн эмэгтэй вэ гэхэд энэ эмэгтэй Америкт хуульч хийдэг. Удахгүй би уулзах гэж байгаа гэв. Ёнжуу нууцаар сонсоод бөөн гуниг болно. Иннээс хойш ажил дээрээ чимээгүй гунигтай байдаг болж ажилчид нь гайхна. Сургалт дээр мөнсүү ялгаагүй Ёнжууг хэд хоног ирэхгүй болохоор нь гуниглана. Ажлынхан нь юу болсон гэд асууцгаагаад байхаар нь Ёнжуу ахиж сургалтандаа явахгүй. Англи хэлээр ярьж чадахгүй одоо хамаагүй сурмааргүй байна гэв. Энийг сонссон ажлынхан нь урдах ажлаа чимээгүй хийцгээв. Гутлын дэлгүүрт мөнсүү улаан гутлыг хараад Ёнжууд өгөхөөр шийдэж гэрлүү нь очиход багш нь гадаа ярилцаж байхыг хараад нуугдана. Багш нь яагаад ирэхгүй байгаа хүрээд ирээч гэхэд Ёнжуу татгалзан сонио ажиллаад байхаар нь багш нь түүнийг өөр шиг нь мөрөгчгөөд явна. Мөнсүүч бас явв. Маргааш нь Ёнжуу сургалтандаа очиход бүгд баярлаж мөнсүү дотноор угтахад тэр тоолгүй бусадтай ярилцсан. Багш нь баярын үйлчлэг хий гэхэд мөнсүү дүү Викториатайгаа уулзсан амжихгүй гэв. Тайсон одоо ажилдаг Солонгос хоолны газартаа даай гэж уриалав. Ёнжуу бүхнийг дууссан гэж бодон гэртээ харж байтал мөнсүү хаа сайгүй харагдаад мартаж чадаагүйгээ мэднэ. Мөнсүүгийн ээж нь бэлтгэл хийж мөнсүү англи хэлээ тавтана. Ээж нь энэ юу шинэ гутал юм гэхэд уурлан шүүрч аваад нөгөө хід дээр очин нууцаар Ёнжуугийн гутлыг сольчихно. Тэгснээ гинэд буруу арзмарын гутал авснаа санаад гутлыг солихоор болно. Мөнсүүгийн ээж хүүгээ хайгаад яаралтай уулзалтанд явах хэрэгтэй байна гэхэд Ёнжуу мөнсүүгийн гутлыг өмсөөд ээжтэй нь хамт уулзах газар руу явна. Кафед Виктория хүлээж байх ба Ёнжуу орчуулагч хийхээр болоод чамайг үзэн яддаг, чам дургу гинэ гэд муухай үгнүүд хэлээд Викторияг гуниглуулад явуулчихна. Мөнсүү ээж хоёр нь түүнийг явсны дараа харамсаж гуниглаж байгааг хараад Ёнжуу гимшээд гүйж очоод үннийг нь хэлнэ. Виктория ээж ах хоёр дээрээ босож очин тэвэрлэнэ. Ажилтан мөнсүүгийн гутлыг нэг эмэгтэй үлдээлээ гэд өгөв. Ёнжуу хөл нүцгэнж юу ч болоогүй мэт өөдрөг царайлж алхаж байгаад шонгийн мод мөрөгчгөн. Хүмүүс шоолсон ч Ёнжуу тоолгүй алхаж метроны буудал дээр очин уйлав. Мөнсүү түүнийг хайсаар метронд орж нэрээр нь дуудан хайж байлаа. Ёнжуу нуугдах гэснээ унтсан юм шиг царайлтал мөнсүү ирээд гутлаа өмсөөлөв. Мөрөөддөг байсан гутлаа хараад Ёнжуу босч ирэв. Мөнсүү түүнд Виктория бол миний охин дүү гэж тайлбарлаад өмнө нь хинтээ ч үерхэж байгаагүй. Би чамд хайртай гэж солонгосоор хэлв. Ёнжуу түүний хэлснийг санаад чи жинхнээсээ хайрлвал англиар хэлнэ гэсэн бидтэй гэв. Мөнсүү солонгосоор хэлсэн нь илүү гоё гэхэд Ёнжуу түүнээс тэгвэл үнсэлт яах юм гэв. Мөнсүү олон хүнээс ичгэд Ёнжуу босч ирээд түүнийг үнснэ. Мөнсүү гайхсан ч эргээд түүнийг үнсэж хүмүүс баяр хүргэв. Хэсэг хугацааны дараа тэд гэрлэж хүүхэдтэй болсон байх ба гадаад хүмүүс ирж хүүхдийн талаар асуухад ямар ч асуудалгүй англиар хариулв. Ийхүү кино маань дуусч байна. Хуучны хөгжилтэй кино тайлбартай маань дуустал хамт байсанд баярлалаа. Дараагийн эмчилгээр уулзтлаа. Баяр таа.